За бид нар ингээд санамсаргүй алхаж байхад эсвэл одоо тий өөр ажил хийж байхад дахин нэг өөр ажлын ямар нэгэн гоё санаа орж ирээд тухайн үедээ айгүй гоё тэгтээ тэмдэглэж авахгүй бол мартагдчихдаг тий. За дээр үед бол одоо өврийн тэмдэглэлийн дэвтэртэй яваа гэх хүмүүс ярьдаг байсан. Тэгвэл энэ гар утсыг ашиглаад Para гэдэг техникийг OneNote гэдэг аптай ашиглаад энэ одоо асуудлыг илүү дижитал хэлбэрээр шийдэх боломж байдаг юм байна. Тэгээд миний хувьд бол сүүлийн 1 жилийн хугацаанд энэ өөр дээрээ туршаад маш олон одоо хувийн хүсэл төвчлийн төслүүдийг зэрэг амжуулах тийм боломжтой болсон. Яаж вэ гэхээр гол юуг нь энгийн жишээн дээр ярил. За гар утас, компьютер, Windows, iPad гэдэг янз бүрийн төхөөрөмжүүдийг хооронд нь холбох боломж мэдээллийг одоо тэн дээр байгаа мэдээллийг энд 1 секундын дараа ингээд шууд хараад явах боломж нь OneNote апыг ашигласнаар бий болдог. Харин мэдээллийг цэгцэл системтэй удирдах одоо хадгалах тэр боломж нь болохоор юун дээр бий болж байгаа нөхөр Para гэдэг энэ техник дээр бий болдог. Тэгээд энийг мэрэгжил нэгт хүмүүстэй хаваалцахаар онлайн групп ажиллуулж байгаа. Дэвшлэлт аргачлалууд тууслав чат бичээд манай групп нэгдээд бүтээмжээ нэмэгдүүлцгээе.